Vancouver-с мэдлэлчэнд за өнөөдөр Express Entry-гээр Канада руу хэрхэн цагаачлах вэ талаар ярилцсан. Тэгээд бид хоёр яг юу ярих вэ гэхээр Канада руу цагаачлахад ямар хөтөлбөр байдаг вэ? Шаардлага буюу шалгуур нь юу юм бэ? Comprehensive system гэж яг юу вэ? Оноогоо яаж цуглуулах вэ? Ямар бичиг баримт шаардлагадах вэ? Гэх мэтлэн бид хоёр та бүгдтэй ярилцсан. Тэгээд доор description дээр бид хоёр цагийн хүртийг оруулчих. Тэгээд бид хоёрыг үргэлж үзэж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Бид хоёрыг шинээр үзэж байвал бид хоёрыг дэмжиж доор subscribe тэгээд like болон comment бичээрэй. За тэгээд Express Entry дотор 3 цагаачлалын хөтөлбөр байдаг. Эхнийх нь болохоор Canadian Experience Class. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр Канадын ажлын туршлагатай Канадад байнгын оршин суугчаар амьдрах хүсэлтэй чадварлаг ажилчид зориулсан. Хоёрт нь болохоор Federal Skilled Workers. Энэ нь болохоор Канадад бүр мөсөн цагаачлах хүсэлтэй гадаадын ажлын туршлагатай ажилдаа чадварлаг хүмүүс зориулсан. Гурав дахь нь болохоор Federal Skilled Trades. Энэ нь болохоор ерөнхийдөө бол ажилчийн ангиллал гэж хэлж болно. Мэргэжлэр мэргэжсэний үндсэн дээр байнгын оршин суух болох хүсэлтэй хүмүүс энд аплайдж болно. Тэгээ ер нь бол энд нь ямар хүмүүс орд юм бэ гэхээр арай жоохон биеийн хүч шаардлагатай. Одоо үйлдвэрт ажилладаг, фарм дээр ажилладаг гэх мэтчлэн хүмүүс орж болно. За тэгээд би та бүгдтэй дэлгэрэнгүй ямар шалгуур энэ 3 ангиллал дотор байд юм бэ гэдгийг ярилцъя. За тэгээд шалгуур нь юу юм бэ гэхээр Canadian Experience-тэй Канадын ажлын туршлагатай хүмүүсийн хувьд болохоор мэдээж хэлний оноо шаардлагдан. Тэгээд IELTS-ийн оноо дор хаяж 6 байх ёстой. Энэ дээр нь болохоор ярианы, сонсголын, унших болон бичгийн энэ дөрвөлн дээр нь дор хаяж IELTS-ийн 6 онооноос дээш байх ёстой. Тэгээд туршлагын хувьд болохоор сүүлийн 3 жил Канадад 1 жил ажилласан байх ёстой. Тэгээд нэг жил нь ерөнхийдөө бол 1520 цаг гэж тооцогдох юм байна лээ. Тэгээ мэдээж энэ маань болохоор Канадад ажиллаж байгаа хүмүүс зориулсан болохоор янз бүрийн ажлын урилга бол шаардлагатай шаардлагагүй. Мөн сургуулийн янз бүрийн диплом юм уу, сертификат бол шаардлагагүй. Харин Canadian Experience ямар ангиллал байх ёстой юм бэ гэхээр энэ дотроо 3 ангиллалтай байх ёстой юм байлээ. Тэгээд эхнийх нь болохоор Skill Type 0. Энэ нь болохоор янз бүрийн менежерийн ажил хийдэг хүмүүс зориулсан. Restaurant manager ч юм уу тий. Уул уурхай менежер гэх мэтчлэн. Хоёрт нь болохоор Skilled Level A гэж байгаа. Энэ дээр нь болохоор яг их сургууль сураад диплома авсан тэгээд мэргэжлэрээ ажилдаг жишээ нь эмч юм уу, шүдний эмч болон architecture гэх мэтчлэн тий. Гуравт нь болохоор Skill Level B гэдэг байгаа. Тэр нь болохоор тогоогч, сантехникч болон цахилгаанчин гэсэн ажлын туршлагатай байх ёстой юм билээ. За тэгээ хоёр дахь нь болохоор Federal Skilled Workers буюу гадаадаас мэргэжлэрээ цагаачлж байгаа хүмүүс болохоор яг ямар мэргэжлэр аплайдвал зүгээр вэ гэхээр өмнө хэлсэнчлэг Skill Type 0 буюу янз бүрийн manager position тий. За тэгээ Skill Type A болон B-ийн хувьд болохоор эмч, шүдний эмч, architecture, инженер, тогооч, сантехникч, цахилгаанчин гэх мэтчлэн мэргэжлэр аплайдж болно. Тэгээд мэргэжлэрээ болохоор улсдаа 1 жил ажилласан байх шаардлагатай. Сүүлийн 10 жилийн дотор мэдээж англи хэл шаардлагдан. Англи хэлний хувьд болохоор IELTS-ийн оноо дор хаяж 6 байх ёстой. Унших, сонсох, ярих, бичих энэ бүгдээрэн дээр нь. Ажлын урилгын хувьд энэ нь бол нэг шаардлагагүй. Гэхдээ байх юм бол мэдээж оноон дээр нэмэлт оноо болж орох болохоор айгүй сайн хэрэг. Харин сургуулийн дипломын хувьд бол дор хаяж 10 жилийн дипломтой байх ёстой. Тэгээд хэрвээ эмчээр аплайдж байгаа бол доктор зэрэгтэй байх ёстой. Тэгээд тэр нь байвал мэдээж бас нэмэлт оноо болж орно. Харин 3 дахь хөтөлбөр буюу Federal Skilled Workers. Энэ болохоор ажилтсан ангиллал тийм үү. Тэгээд энэ дээр нь хэлний төвшин болохоор нөгөө хоёроо бодвол арай бага. IELTS-ийн оноо дор хаяж 4 байх ёстой. Харин 2 жилийн ажлын туршлагатай сүүлийн 5 жилийн дотор ажлын ангиллал нь болохоор үйлдвэрийн ажилчин ч юм уу тий. Том ачааны жолооч эсвэл үйлчлэгээний газрын хүмүүс гэх мэтчлэн энэ ажлын туршлага дээрээ сертификаттай байх ёстой.
Одоо жишээ нь том ачааны тэргийн жолооч бол энгийн хүмүүсийн жолооны үнэлгийг бодвол арай өөр байдаг шүү дээ. Тиймэрдүү сертификатд байх хэрэгтэй. Тэгээд мөн Канадаас ажлын урилга авсан байх шаардлагатай. Тэгжээж Канад руу цагаачлалын шугамаар аплайдж болно. 10 жилийн сургуулийн төгсөлтийн диплом ч юм уу, их сургууль, коллежийн диплом бол нэг шаардлагагүй. Гэхдээ байвал мөн адил онооны хувьд нэмэлт оноо болж ордог болохоор байвал бас зүгээр шүү. За одоо би та бүхэнд хэрхэн Канадын Express Entry шаардлага хангасан болохыг харуулъя. За Express Entry Canada гэд Google дээр хайгаад үзье. Ерөнхийдөө бол энэ ad гэд advertisement иймэрхүү вебсайт руу бити ороорой. Ягаад гэвэл эдгээр ерөнхийдөө бол Канадын ерөнхий вебсайт биш. Харин www.canada.ca Service Canada гэд энэ вебсайт руу орох юм бол энэ яг Канадын засгийн газрын хаяг байгаа. За тэгээд Express Entry руу н ороод за эхнийх нь болохоор хэрхэн шаардлага хангасан уу эсхийг олж мэдхийн тулд ийшээ орно. За энэ дээр болохоор ерөнхийдөө бол нас хаанаас ирж байгаа, хэлний төвшин гэд иймэрхүү зүйлээр асуулт асуух байгаа. За бүгдээрээ check your eligibility гэдээ оръё. За тэгээ та бүхэндээ нэг юм хэлэхэд миний дурчилсан 3 хөтөлбөр гуруулангаар нь аль ч нэгэнгээр нь орсон бай check your eligibility гэд ийшээ орж үзэж болно шүү. За тэгээ мөн дараагийн цооногийн маань та бүгдд оноогоо яаж шалгах вэ гэдэг хэсэгт бас 3 хөтөлбөрийн алингаар нь Канадад аплайдах хүсэлтэй байгаа хүмүүс орж болно. За тэгээ би энийг өөрийнхөө таамагаараа бүглөөд үзье. За эхнийх нь ямар мужид ирмээр байна гэсэн асуулт байна. Энэ дээр би мэдээж өөрийнхөө амьдардаг British Columbia-г оруулъя. За тэгээ дараагийнх нь за хэлний шалгалтай нь англи хэлний шалгалтыг юугаар өгсөн бэ? IELTS-ээр өгсөн гэж хийжээ. За энэ нь болохоор хизээ шалгалтаа өгсөн бэ гэж байна. За би таамагаараа 11 сарын 4 гэж. За тэгээд хэдэн он авсан бэ гинэ? За яриан дээрээ 7.5-ыг хийсэнгээ хийчээ. Мөн адил сонсгол дээрээ нөгөө хоёрыг арай жоохон өөрөөр хийж үзье. 7 гэж. Адилхан 7. За дараагийнх нь өөр ямар нэгэн шалгалт төгснө үү гинэ. За ер нь өгөөгүй гэдэг угаасаа өгөөгүй юм чинь өгөөгүй гэж хийчээ. За энэ нь болохоор Канадад мэргэжлэрээ ажиллаж үзсэн үү, Канадад ажиллаж исэн үү гинэ үгүй гэж хийчээ. За тэгээд ажиллаж исэн бол ямар мэргэжлэр ажиллаж исэн бэ гинэ. Ажиллаж байгаагүй юм чинь ажиллаагүй гэд нофтой бүг гэж хийчээ. За энэ нь болохоор сүүлийн 10 жилийн хугацаанд мэргэжлэрээ ажиллаж исэн үү гинэ. За ажиллаж исэн 2-3 жилийн хооронд хийчээ. За тэгээ ажиллаж исэн бол за тэгээ хийсэн ажил чинь доорх ажлнууд мөн үү гинэ. За энэ нь болохоор үйлдвэрт ажиллах, supervisor хийх, maintenance, тогооч эднэр гинэ. За тэгээ ажил ямар мэргэжилчин байна энийгээ харахын тулд ийшээ ор гинэ. NOC гэд. За NOC дээр нь миний өмнө хэлсэн шиг skill type 0, skill level A, skill level B гинэ. Иймэрхүү юмнууд байгаа. За тэгээд хайж үзье л та мэргэжлээ. Энэ дээр дараад үзье. За би шүдний эмчиг гэд ороод үзье. За шүдний эмчийн хувьд 3113 гэсэн дугаартай юм байна. За тэгэхээр нөгөө хэсэгт тэгээд skill level нь гинэ. За нөгөө хэсэгт тэгэхээр 31 эхэлсэн юм дээр байхгүй. Тэгэхээр үгүй гэд арчив. За дараагийнх нь Канадад ирэхдээ хэдэн төгрөг авчих вэ гинэ. За 16-аас 19 мянга гэд арчив. Хэдүүлээ ирэх вэ? За ганцаараа ирнэ. Чамд урилга байгаа юу? Ажлын урилга байгаа юу гинэ? Байхгүй. За тэгээд төрсөн өдөр чинь хизээ вэ гинэ. За таамагаараа хийчээ. 95 он 4 сар 2 гэж. За дараагийнх нь болохоор ямар сургуулийн
дипломтой вэ гинэ. За энэ дээр нь бакалаврс дэгритэйгээ хийчихье. За хэрвээ энэ доодох зүйл таарч байвал дар гинэ. За эхлээ Канадад сурч исэн сураагүй. Дараагийнх нь болохоор 2 жил Канадад ажилласан туршлагатай үгүй. Тэгээд хамаатнууд Канадад байдгаа за үгүй гэд хийчихье бүгднийг. За гэрэлтийн батал. За ганцаараа амьдардаг single never been married гэдээ арчи. За тэгээд ингээ үтсэн чинь Express Entry-д орохын тулд заавал энэ кодыг хэрэглээрэй гинэ. За тэгээд дараа нь you appear to be ineligible for Express Entry гинэ. За чи Express Entry-д орох боломжтой юм байна. Шаардлагыг хангалаа гэж хэлж байна. За ерөнхийдөө бол ингээд нааша Канада руу ирэх байгаа Express Entry-гаар ирэх байгаа хүмүүс маань ингээд өөрийнхөө ингээд за тэгээ Канада руу Express Entry-гаар хандах гэсэн хүсэлтэй хүмүүс маань энэ Канадын засгийн газрын вебсайт руу ороод өөрөө хандах боломжтой юу үгүй юу ингээд харчиж болж байна. Сая яг Алисагийн маань хэлсэнчлээ одоо тэр вебсайтаас нь өөрийнхөө Express Entry-д те хандах эрхтэй үгүй юу гэдгийг мэдэх юм бол дараагийн степ нь юу вэ гэхээр Канадын яг засгийн газрын вебсайт руу ороод өөрийнхөө оноог шалгах байгаа. За хамгийн түрүүнд яг энэ оноогд нэг ямар учиртай юм бэ гэхээр энэ оноо нь болохоор таны өөрийн чинь боловсролын зэрэг, за мэрэгчлэрээ ажилласан туршлага, англи хэлний мэдлэг, за нас гэх мэтчлэн ерөнхийдөө бол маш олон зүйлээс хамаарат өөрийг ч үнэлнэ. Одоо энэ Канад нь. За тэгээд Канад нь өөр юм жил болгон ийм онооны стандарт зарладаг байгаа. Жилээс хамаарат энэ оноо нэр нь байнга өөрчлөгдөж идэг. За жишээ нь 440 ч юм уу 450 гэдэг ч юм уу. Тэгэхээр та өөрийнхөө оноогоо үзээд одоо хэрэг Канадын жил 440 гэж зарласан байлаа гэж утгах юм бол өөрөө энэ оноо нь 440-с дээш байх юм бол яг орох эрхтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр оноогоо шалгаж үзээд за 440-с дээш байх юм бол энэ сайт дээр өөрийнхөө профайлыг үүсгээд юмнууд apply хийж эхэлж байгаа. Би болохоор та бүхэнд эхлээд яг өөрийнхөө оноог энэ дээр яаж шалгадаг вэ гэдгийг харуулъя. За одоо энэ дээр энэ яг засгийн газрын вебсайт нь харагдчихэв. За энэ comprehensive ranking system гэдгээрээ өөрийнхөө тэр Express Entry-д одоо хандах оноогоо энэгээр шалгаж болно гэсэн үг. За би ингээд цаг хэмнэх үүднээс аль хэдийн нэг жишээ оруулсан. За жишээ нь хамгийн ихэнд гэх юм бол гэрэлсэн хэсэг гэдэг гэж байгаа. За энэ дээр ингээ өөрийнхөө гэрэлсэн гэрлээгүй гэдгээ юу. За өөрийнхөө насаа оруулна. За энэ нас нь залуу байх тусмаа өндөр оноо болдог. За дараа нь болохоор өөрийнхөө боловсролын зэрэгээ оруулна. За боловсролын зэрэг нь би болохоор энэ дээрээ бакалаврын зэрэг гэдэг юу ч гэсэн оруулчихсан байгаа. За энэ зэрэг нь өсөх тусмаа оноо нь өснө. За хамгийн дээдлээ докторийн зэрэгтэй ах юм бол хамгийн өндөр оноо авна гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор Канадын одоо диплом те Канадын сургуульд нь сураад төгснө үү гэсэн асуулт байгаа дараагийнх нь. За би энэ дээр ямар ч үгүйгээ хариулсан байгаа. За тэгээд хэлний оноо орж ирж байгаа те. Канад улс нь өөр англи хэл, франц хэл хоёулаа албан ёсныхын хэл учраас аль нэгийг хэрэглэж болно. За тэгээд шалгалт чинь сүүлийн одоо 2 жилийн доторх өгсөн шалгалт уу гэд те. За ямар одоо шалгалт өгсөн бэ гэж байгаа. Энэ дээр нь болохоор IELTS гэж биччихсэн байгаа. За энэ болохоор TEF гэдэг нь болохоор Франц хэлний юм шалгалт юм байлээ. За тэгээд би энэ дээр жишээ маягаар бүгдэн дээр нэм 7 оноо авсан хүн ямар оноо авах вэ гэдэг гэсэн бүглөөд үзсэн байгаа. За тэгээд өөр одоо хэлний шалгалтын оноо байгаа юу гэж байгаа тий. Тэгэхээр энэ дээр Франц хэлтэй байх юм бол Франц хэлээ бичвэл одоо нэмэлт оноо орно гэсэн. За дараагийн хэсэг нь болохоор ажлын туршлагаа энэ бичих хэсэг байгаа. За эхний асуулт нь болохоор сүүлийн 10 жилийн дотор Канадад ажилласан туршлага байгаа юу мэрэгчлэрээ гэдэг. За би энэ дээр болохоор үгүйгээ оруулсан байгаа. За Канадад мэрэгчлэр ажиллах юм бол мэдээж нэмэлт оноо олно. Дараагийнх нь болохоор сүүлийн 10 жил тэгвэл Канадаас өөр улсад ажилласан туршлага байгаа юу гэж байгаа. За энэ дээр нь болохоор би 3-аас дээш жил гэдэг юу ч гэсэн оруулчихлаа. За тэгээд энэ нь болохоор Канадын одоо ямар нэгэн мужаас ч юм уу одоо засгийн газрынхан юунаас нь байгууллагаас нь ямар нэгэн сертификат авсан уу мэрэгжилтэйгээ холбоотой гэдэг.
За би тэрийг нь болохоор үгүй гэдээ оруулсан байгаа. За энэ нь болохоор нэмэлт онооны хэсэг байгаа шүү дараагийнх нь. За дараагийн хэсэг нь болохоор энэ одоо LMI-д ингээд орсон. Тэгэхээр Канадын байгууллагаас ажлын санал авсан уу гэж байгаа. За Канадын байгууллагаас ажлын санал авах юм бол энэ дээр нэмэлт оноо олно. За ажлын санал байхгүй бол үгүй гэдээ оруулчихна. Энэ нь болохоор нөө provincial nomination гэж байгаа. Канадын нөө зарим мужууд нь болохоор хүн тэр муждаа ирүүлэх айгүй сонирхолтой байдаг. Тийм болохоор тийм provincial nomination гэж юм гаргадаг. За тэрэнд нь ороод team certificate авсан байх юм бол энэ дээр team гэж оруулна. За би энэ дээр үгүйгээ оруулчихсан байна. За тэгээд та өөрөө эсвэл бол таны одоо тийм партнерчин, эхнэрчин мөн хөрчин ингээд Канадын одоо иргэн болчихсон одоо ах эгч байгаа юу гэсэн асуулт байгаа. За хэрвээ Канадад иргэн болсон ах эгч дүүтэй байх юм бол бас нэмэлт оноо болж орно. За би энэ дээр үгүй гэж тэгсэн байгаа. За үгүй гэж хэлээл ингээд энэ дээр дарах юм бол оноо ч гараад ирнэ. За ингээд хит хитэн одоо өөр зэргүүдэд ангилчихсан. За хамгийн сүүлчийн нэмэлт оноо хэдвэ гэхээр 378 оноо гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 378 гэдэг чинь за жишээ нь 440 босоо оноо байх юм бол одоо энэ хүнд жишээ нь 60 оноо нэмэлтээр хэрэг болно гэсэн үг тийм. Тэгээ ингээд тусдаа ангилаад өгчөнгөтөл одоо хамгийн түрүүнд энэ өөрийнхөө оноог мэдж байгаа давуу тал нь юу гэхээр за би хаанаас энэ нэмэлт оноог авч болох вэ гэдгийг харж болох байхгүй юу? За жишээ нь болохоор саяны нэмэлт оноонд байсан шүү дээ. Тэгэхээр Францыг сурж болох юм байна оноогоо нэмэхийн тулд тийм. За эсвэл Канадын ажлын санал авч болох юм байна. За эсвэл тэр provincial nomination гэдгийг судалж үзээд ийм сертификат авч болох юм байна тийм. За эсвэл өөрийнхөө одоо сургалтынхаа боловсролынхоо төвшинг ахиулж болох юм байна. Ажлынхаа туршлагыг ахиулж болох юм байна. За гэхдээ хамгийн амархан арга нь юу вэ гэхлээр яг одоо өөрийнхөө хэлний одоо IELTS-ийн оноогоо дээшлүүлэх гэдэг ч юм уу те. Энэ нь бол ер нь хамгийн амархан арга гэж бол би бодож байна. За ингээд бүх хэсгүүдийг харчаад аль нэрээ ажиллаад тэр босоо оноог нь авах вэ гэдгийг харах хэрэгтэй. За ингээд өөрийнхөө оноог шалгачлаа. За тэгээд энэ оноогоо хараад тухайн жилийнхэн заасан одоо босгын онооноос нь давж авах юм бол тэр вебсайт дээр очиод өөрийнхөө профайлыг үүсгэнэ. За профайлыг үүсгэх дээр зайлшгүй шаардлагатай хоёрыг бичиг баримтайгаа. За нэг нь болохоор яг IELTS-ийн сертификат авсан байх хэрэгтэй. Хоёрт нь болохоор ECA гэсэн нотлогоо авсан байх хэрэгтэй. За энэ яг юу вэ гэхээр энэ болохоор Канадын одоо байгууллага гаргаж байгаа. Канадаас бусад улсад төгссөн одоо боловсролын дипломыг Канад руу одоо үнэлж байна гэсэн тийм үнэлгээ гэсэн. Энд нь болохоор ахлах сургууль, бакалавр, коллеж, магистр гэдэг тиймэрхүү дипломын зэргүүд бүгдээр орно. За энэ зэргүүдийг Канадаас бусад улсад хамгаалсан байх юм бол одоо энэ WES гэдэг юм байгууллага энэ байгууллага руу ингээд тэрнийга явуулаад баталгаа тийм гаргуулж авч байгаа гэдгсэн. За тэгээд энэ баталгааг авахлахтай юу хэрэгтэй байдаг гэхэлэр дипломын хуулбар тэгээд яг сургуулиасаа гаргуулж авсан дүнгийн хуулбарын яг их хуулбараараа хэрэгтэй байдаг. За энэ хоёроо энэ вебсайт руу одоо энэ байгууллагт хандаж явуулаад одоо зэрэгээс хамаарат тийм 300 хүртэлх долларын үнээр ECA гэсэн цаасыг гаргуулж авдаг байна. За ингээд одоо Канадын тэр вебсайт дээр нь өөрийнхөө профайлыг үүсгээд за тэр суглаанд оноо нь ингээд тэнцээд за суглагдчихлаа гэж бодъё те. За суглагдчих юм бол Канадын яг засгийн газраас нь invitation to apply буюу одоо ITX одоо имэйл ирнэ. За тэр имэйлийг авсны дараа бүх одоо холбогдох бичиг баримт материалуудыгаа бүрдүүлээд засгийн газрын вебсайтад нь өгөх хэрэгтэй. За энэ нь болохоор яг ITA гэдгийг авснаас хойш хугацаанд самаараа заримдаа 60 хоногийн дотор эсвэл 90 хоногийн дотор ингээд энэ бичиг баримтуудыг одоо багтааж явуулна уу гэдэг юм байлээ. Ер нь бол одоо хангалттай гэхэд бол хангалттай. Гэхдээ тийм урт хугацаа биш учраас бичиг баримтаа бол жоохон эртхэн бүрдүүлээд эхэлсэн байхад одоо буруутахгүй. За тэгэд яг ямар бичиг баримт явуулах ёстой юм бэ гэхээр за хамгийн түрүүнд NOC code гэдэг гэж байгаа. За NOC code гэдэг нь болохоор өөрийн эрхэлдэг ажлын одоо код гэсэн үг. Тэгэхээр яг тэр ажил нь ямар ингээд тайлбартай яг юу хийдэг гэсэн тайлбарыг оруулсан яг ийм код байгаа. За энэ дээр нэг анхаарах юм гэдэг юм бол энэ дээр одоо reference letter буюу одоо өөрийнхөө боссоос даргаасаа тийм хэр ажиллаж исэн одоо лавлгаа тийм захидал одоо авах ёстой.
За тэгээд тэр лавлгаа захидал дотор нь болохоор яг энэ NOC код дээр бичигдсэн ажлын тайлбар нь яг энэ кодтойгоо адилхан байх хэрэгтэй. Одоо жишээ нь би одоо ингээд Канад руу ирэхдээ яг английн багшаар ирнэ гэд тэгээ хэлсэн байлаа шүү дээ. Тэр NOC код гэдгийг ашиглаад английн багшийнхан. Гэхдээ миний одоо жишээ нь дараагаас авсан тэр лавлгаа захидал дээр болохоор намайг английн орчуулагч гэж бичсэн байх юм бол энэ хоёр чинь зөрөөд эхэлнэ гэдгээс үг байхгүй юу? Тэгэхээр тэр одоогийн ажлын газараас авах тэр захидал энэ NOC код гэдэг хоёрынхоо яг ажлын одоо тайлбарыг сайн хараад тулгаад яг адилхан байх хэрэгтэй гэдгийг сайн анзаараарай. За тэгээд хоёрт нь гэдэг юм бол яг сая дурдсанчлан одоо ажиллаж байгаа эсвэл өмнө ажилласан газрынхаа одоо ажлын тодорхойлолт тэгээд лавлгаа захидлыг холбогдох одоо хүний нөөц ч юм уу те өөрийнхөө шууд дараагаасаа авч бичсэн байх ёстой. За тэгээд дараагийнх нь гэдэг юм бол proof of funds буюу одоо санхүүгийн нотлохоо байгаа тийм. Санхүүгийн нотлохоо нь болохоор нэг хүний хувьд $12,000, харин хоёр хүний хувьд болохоор $15,000. За энэ болохоор Канад доллараар яригдж байгаа шүү. За тэгээд энэ санхүүгийн баталгаан дээр нэг анхаарах юм нь болохоор энэ мөнгө нь одоо шууд юу гэдэг чинь хэд хоногийн өмнө ороод ирсэн мөнгө байж болохгүй. Энийг санхүүгийн нотлохоо өгөхдөө давхар ингээд 6 сар ч юм уу те дор хаяж эсвэл 1 жилийн одоо банкны түүхтэйгээ хамт хавсаргаж өгдөг. Тийм болохоор банкнд байгаа мөнгөө аль болох удаан ингээ хадгалаад яг энэ миний мөнгө гэдгийг баталж харуулах хэрэгтэй. Тийм болохоор яг энэ express entry хөөцөлдөж эхлэхдээ хамгийн түрүүнд мөнгөө байршуулад банкнд дах мөнгөө эртхэн бэлдэж эхлээрэй гэж зөвлөё. За тэгээд пассворд байгаа. Дараагийнх нь болохоор за пассворд дээр пассворд угаасаа хамгийн энгийн гэдэг хүн болгон жоохон орхигдуулцдаг. За гэхдээ энэ дээр нэг анхаарах юм гэдэг юм бол пассвортынхаа дуусах хугацааг аягүй сайн анзаараарай гэж хэлмээр байна. Одоо жишээ нь пассворт 1 жилийн дараа дуусгаар ч юм уу те жил хагасын дараа дуусгах юм бол за бүх юм аплай хийгээд виза аваад очоод хэсэг амьдарч агаал пассвортаа солиулаад дахиад юу шинээр одоо тэр нөө виза авах хэрэгтэй болчихно. Тэгэхээр тэр нь аягүй өөртөө чинь жоохон ажил удаж байна гэдгсэн. Яа тэгэхээр ямар ч виз авсан тэр виз нь болохоор пассвортын чи яг хугацаанд л гаргаж өгдөг байхгүй юу? Тийм болохоор аль болох нэг авахтаа одоо чинь 10 жилээр ч юм уу те тэр хугацаа нь арай урт байх юм бол дараа нь өөртөө ч аягүй амар байдаг аа. Тийм болохоор хугацааг сайн шалгаарай. За дараагийнх нь болохоор цагдаагийн одоо лавлах бичиг гэж хэрэгтэй байгаа. За энд нь болохоор өнгөрсөн 10 жилийн хугацаанд дор хаяж 6-аас дээш сар амьдарсан бүх газраасаа энэ цагдаагийн одоо лавлгааг авах ёстой. Тэгэхээр жишээ нь өнгөрсөн 10 жил хэрвээ зөвхөн Монгол амьдарсан байх юм бол Монголоос цагдаагийн лавлгааг аваад өгөх болно. Харин өнгөрсөн 10 жилдээ яг Америкт 6 сар болчоод буцаа Монгол харьцсан ч юм уу тийм байх юм бол Америкийн цагдаагаас ч гэсэн одоо энэ цагдаагийн лавлгааны бичгийг аваад хамт ингээ авсраж өгөх хэрэгтэй. За тэгээд мөн одоо хамт одоо хостой болвол партнер буюу одоо эхнэр юм уу нөхөртэй байх юм бол гэрэлтийн баталгаа гэж өгөх ёстой. За хүүхэдтэй байх юм бол хүүхдийнхээ одоо төрсний гэрчлэгээ гэдэг бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. За тэгээд тэрний дараагаар болохоор эрүүл мэндийн бичиг гэж байгаа. За эрүүл мэндийн бичиг гэдэг нь болохоор Монголын хувьд болохоор нэг Америкийн SOS гэдэг эмнэлэг гэдэг. За Канадын виз нь болохоор зөвхөн тэр SOS гэдэг эмнэлгийн эрүүл мэндийн бичгийг л яг зөвхөн одоо зөвшөөрдөг. Тийм болохоор тэнцэнэ очиод тэнцэнэ шинжилгээг өгөөд тэр шинжилгээний хариугаа иш авсраж өгөх ёстой. За тэгээд дараа нь зураг гэж байгаа. Зураг нь ч гэсэн одоо Канадын стандарт хэмжээ гэж байгаа. Тэгэхээр тэрийг сайн шалгаад стандартын дагуу зургийг авахуулаад явуулаарай. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор одоо PR applied гэж байгаа төлбөр гэсэн үг. Төлбөр гэж байгаа. Төлбөр нь болохоор нэг хүний хувьд $1040. За хоёр хүн байх юм бол энэ хоёроор үржигдэл 3 бол 3-аар үржигдэл явчихна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь 2 хүн байх юм бол $2080 гэж ордог байна. Ингээд бүх ингээд одоо бичиг баримтуудаа submit хийчлээ шүү дээ. Тэгэх юм бол одоо Канадын засгийн газраас мэйл ирэхийг хүлээн. За тэр мэйл дээр нь юу ирдэг вэ гэхээр CORP захиа гэж ирдэг. За CORP гэдэг захиа ирчнэ гэдэг нь тэгэл ер нь болчлоо гэсэн үг. За энэ захиа нь ирчих юм бол энэ захиагаа бариад өөрийнхөө пассвортаа хамт одоо нэг Канадын засгийн газрын төлөөлөгчийн газар дээр очиод барьж очиод пассвортаа явуулна. За ингээд пассвортаа явуулдаг нь ямар ч хэрэгтэй вэ гэхээр Канадад орох нэг удаагийн одоо виз пассвортын дээр даруулж авч байгаа. За Канадын виз нь болохоор нэг онцлогтой. За яг одоо жишээ нь
study permit ч юм уу те урт хугацааны одоо PR ч юм уу энэ урт хугацааны виза болохоор Канад ингээд алсын занаас шууд визан дээр нь дараад өгчдөггүй. Харин нэг удаагийн виз дарж өгөөд за тэрүүгээр яг Канад руу очиод яг Канадын юун дээр нь хил дээр нь яг airport дээр гэсэн үг те офицертай бүх бичиг баримтаа харуулад тэгээд яг тэр газар дээрээ PR ч юм уу тэр урт хугацааны одоо визний зөвшөөрлийн цаасаа авдаг байгаа. За тэгэл ерөнхийдөө ингээд нийт одоо процесс маань ингээд дуусч байна. PR одоо авах процесс маань тийм. Энэ удаагийн бичлэгээрээ за Канадын PR Express Entry-гээр одоо урт хугацааны виз авах гэж байгаа бол яг ямар степээр яаж тэнд одоо хандах ёстой вэ гэдгийг тайлбарлалаа. За тэгээд дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа.